одоо өмнөх одоо жилүүдээс юугаар онцлогтой юм хурлуулж. За тэгэхээр энэ удаагийн хөөмийн эрдэмтгэлгээний хурал бол яг Монгол хөөмийн одоо урлаг гэдэг талаас тэр Алтай шингийн хөөмий гэж Алтай эсрэг хөөмий гэж яригддаг энэ урлагийн талаар бол судлаачид олон талаас авч ярьж байна. Энэ ч утгаараа бид хүн бас энэ удаагийн эрдэмтгэлгээний хурлыг энэ Монгол Алтай шингийн хөөмий гэж ямар хөөмий байдгийг одоо бусад энэ хөөмийн урлагуудаас яг энэ юугаараа давуу юм, юугаараа онцлог юм. За энэ одоо Алтай шингийн хөөмийн урсгалыг одоо ямар одоо судлаачид ямар уран бүтээлч тээж ирүү гэдэг талаас нь одоо энэ удаагийн хурал одоо өрнөж байна. Миний хувьд бол өнгөрсөн 2018 онд бол энэ хөөмий гэдэг маань одоо хосмолжин хөөмий буюу бусад одоо ямар хөгжмийн зэмсэгтэй одоо хоршиж энэ хөөмийг явуулдаг юм бэ, уран бүтээл хийдэг юм бэ гэдэг талаас нь ялангуяа археологийн одоо талаас ялангуяа одоо тэр одоо хүннөө модон цуур гэж ярьдаг тэр цуур. За энэ нь одоо археологийн одоо ямар дурсгалаас илэрсэн бэ гэдэг талаас нь археологийн одоо малтлах судалгаанаас гарсан бит ийм олдууруудтай харьцуулж жишээлх юм бол одоо Төв аймгийн Мөнгөн морьт сумын утгаас 1980-ад оны дунд үед малтан шинжилсэн одоо археологч академич Цэвэн Доржийн малтан шинжилсэн тэр хүннүүгийн хил уурны олдвор. За сүүлд нь 2012 онд малтан шинжилсэн Шорон бомбор буюу одоо тэр Түргийн хаан тусын үед холбогддог. Одоо Түргийн Тахилын онгоноос гарсан тэр одоо цуур хөгжмөнтэй холбоотой энэ археологийн олдврууд өнөөдөр чухам ямар байдлаар хамгийн сүүлд одоо Монгол Алтайгаас олдсон тэр Алтай ятг гэж одоо Ховд аймгийн Макан сумын өмнөхийн амнаас олдсон энэ тусгалууд одоо яг энэ хөөмийтэй хэрхэн одоо хослож одоо ингэж одоо дуурч байгаа талаар бас энэ археологийн олдвруудыг харьцуулж одоо ихтгэл хэлэлцүүлж исэн. Энэ удаа бол яг энэ Монголд хөөмийчин гэдэг энэ одоо мэргэжлийн уран бүтээлчдийг энэ мэргэжилтнүүдийг яг бакалаврын одоо төвшөнд хэрхэн бэлтгэж байгаа вэ? За ялангуяа энэ Монголын баруун бүс нутагт одоо театр урлагийн байгууллагад ажиллаж байгаа манай одоо уран бүтээлчд бол өөрсдөө яг жинхэнэ уран бүтээлийнхаа авьяасынхаа талаар бол яг одоо энэ өөрийнхөө урлагийнхаа чиг баримжааг аваа явдаг боловч энэ хүмүүсийн цаад бакалаврын одоо мэргэжилтэд боловсон хүчнийг одоо илэрхийлдэг ийм одоо боловсролын бичиг баримт хараахан байдаггүй. Тэгээд энэ талыг нь бас манай сургуулиас 2016 оноос одоо энэ одоо байдлыг нь нийгэмд үүссэн эрэлт хэрэгцээг нь харгалзаж үзээд ялангуяа тэр сумын соёлын төвд ажиллаж байгаа тэр хүмүүс маань ямар ч одоо мэргэжлийн одоо баримтчиг байдаггүй. Тэгээд энийг нь бас одоо нөхөх зорилгоор 10 жилийн өмнө хөөмийч туйлч гэдэг энэ мэргэжлээ бол ангийг нээсэн. Тэгээд энэ мэргэжлээрээ одоо 20 гаруй мэргэжилтнийг өнгөрсөн 9 жилийн хугацаанд бэлдсэн. Одоо бас манай энэ одоо язгуур урлагийн анги буюу хөөмийчин туйл судлалын ангид маань бол бас 30-аад ийм одоо оюутан маань одоо суралцж байгаа. Тэгээд бас бид хүн үргэлжлүүлэн энэ ихтэй сургуульд одоо ялангуяа Монголын баруун бүс нутагт одоо шаардлагатай эрэлттэй байгаа энэ үндэсний язгуур урлагийн мэргэжилтнүүдийг бэлдэж байгаа энэ туршлагын талаар ихтгэл хийж танилцуулсан.